За яцсан тэгэхээр боксергийн хөвтөөнийхэн дараагийн бортоор уулзч байна. Тэгээ өмнөх бортуудаа үзчихсэн бол лайк болон subscribe дараад шууд гол хөвчөөр орцгоё. Тэгээ бичлэг хэлэхээс өмнө нэг зүйлийг сануулчихлаа хэрвээ та хэд маань дараагийн бортыг илүү хурдан авч үзхийг хүсвэл доорх тансруутай өнөшин буюу дэмжлэг үзүүлэхийг хичээгээрэй. Тэгээ одоо жинхэнэсээ гол бичлэгээр орцгоё. Рок одохдоо айл харж илвэ. Айл нь илүү вэ гэдгийг. Гисээр манай хүнийг тэмцээ эхэлвэ үгүй юу шууд л ханаан чагаад ерөн л завсар цаг өнөдөж эхэлдэг. Энэ үеэр нь дасгалжуулагч нь хараад окей байдал нэлээд хэцүүдлээ гэд ерөн л альчуураа шидэхтэй бэлэн болсон байдаг. Тэгээд ээжийнхэн цуврал эхэлснээс хойш би үгүй альчуурыг нь тайлбарлаагүй юм байлээ. Яг нь мэдгүй хүмүүс нь хандаж хэлэхэд дасгалжуулагч нь хэрвээ альчуураа талбай руу шидэх юм бол одоо энэ явагдаж байгаа тулааныг шууд дуусгана гэсэн үг. Одоо бууж өгч гинэ л гэсэн үг хэвгүй нэг бодлын. Нэг үгээр хэлэх юм бол товчхон хэлэх юм бол за тэгэл ойлгочих. Жэй бол наанаа зогсоо загуу балбуулж явах зураа бодохдоо би магадгүй нөгөө мэрэгжлийн боксing карьераа эхлүүлээд ялгчгүй явсараа тожигдох хүн байж мэдх юм. Гэхдээ би бусдаас дорой юм уу хүчтэй юм уу гэдгийг мэдэх гэж боксдож эхлэв. Жинхэнэ хүч юу болохыг мэдэх гэж боксдож эхэлсэн. Ялах эсвэл ялагдах. Тэр байгаа бүхнээ өгөх юм бол тэр чин л хангалттай. Гэж хариуд тусаар байгаад манай хүн ямар тааж булангаас гараад ирчихсэн байдаг. Тэгээ яг ингэж түлхэж байгаа нь анхынх нь удаа юм байна лээ. Рок хүртэл энд нь гайхна. Түүнд ийм хөжүүлсэн хэрэг. Яг одоо нүр тулж тул алтгалуултлаа. Рокийн хувьд бол манай хүнийг нилээн үнлээд амжсан байдаг. Анх удаа л чам шиг шин хэрнээ ингэж сайн тулалдаг боксчинтай тулж байна. Тайпын дасгалжуулагч хүртэл бодохдоо энэ тоглолт хэвшмэл ойлголтыг тэр чигт нэвцэн тоглолт байна. Эргээд толон руу ороход манай хүн Рокийг ямар тааж хойш нь нилээн жаахан шахах маягтай явж байтал Рокийн хамгийн алдартай цогцолт болох шулуун цогцолт. Жэйг өнөхөд Жэй удахта юу вэ? Энэ түүний алдартай шулуун цогцолт нь. Стилийн цогцолттой харьцуулшгүй юм. Удалгүй ардаас нь ахаад л Рокийн шулуун цогцолт орж ирэхэд Жэйийн бие нь хязгаартай хүрсэн байсан ч гэсэн ахаад ганцхан удаа гисээр бултаж чаддаг. Уг нь саяны цогцолтоос нь бултаад билээхэн зүүн биеийн цогцолтыг хийж чадах байсан ч гэсэн манай Жэйийн бие нь хязгаартай хүрсэн болохоор даанч чадахгүй. Хэрвээ би илүү их бэлтгэл хийсэн бол түүний цогж чадах байсан болов. Гэж бодохдоо зэрэгцээд Рок хажуу талаас нь цогих үед манай хүн бодохдоо би энэ хүртэл явах бололтой. Сайхан тулаан байла. Гэхдээ би бүхнээ зориулсан шүү. Гэсэн чинь Жэйн толгойд гинт одоо ийм дүр зураглал буудаг. Эргээд тулан руу ороход манай Жэй Рокийн 2-2 дугсарсан цогцолтыг нь гаргачихдаг. Энд нь А болон дасгалжуулагч нь маш их гайхна. Өргөжлүүлээд нөгөө хийж чадахгүй байсан зүүн биеийн цогцолтоо ардаас нь баруун гараараа түүний шанаа руу савхад энэ үед Рок анх удаа талбай дээр унана. Шүүгч очиж Рокийн байга байдлыг харснаа. Тулааныг шууд өндөрлүүлчихдэг. Тэгэхээр яах нь манай хүн анхны тэмцээндээ Рокийг нокаунтаар ялсан гэсэн үг. Дасгалжуулагч Тайпун бүртэл манай хүнийг нэлээд үнэлэх нь ойлгомжтой. Тийм ээ. Түүнийг ялсанд үнэхээр итгэж чадахгүй. Тэр хизээ нэгэн цаг заавал амжилтанд хүрнэ. Өрсөлдөгч нь буюу Рок босож ирснэ. Ингэж өгж удаагүй их утсан байна. Чамайг улам их өсөн дэвчгийг чинь тэсэн ядан хүлээж вэ. Гэж хэлээд бодохдоо гисэн ч ногооноор л байна та. Эхлээ тэмцээний үеэр харуулсан зориг нь үнэхээр гайхалтай. Түүний мэдээ чинь хөдөлмөрөөр олж авсан бие махбодын хүч маш сайн хариу үзүүлэх хүрд. Мөн тэр сүүлд үзүүлсэн чадамж. Энэ хөөхөд гарцаагүй том бол. Тэр ялсаар байгаад нэг л өдөр аврагыг тулаанд бодож мэдх юм. Ихтэй болгоомжтой байхгүй бол авраг хэтэрхий аюултай. Удалгүй үзэгдэл солигдоход манай хүн чааваас доглоод унтаж чаддаггүй гэртээ. Яг л талбай дээр байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Гэхдээ яг ингэ дууслаа да гэж бодтол миний тэр цохилтос болтож чадсан цор ганц шалтгаан бол. Гэж утснаа гараад ирсэн байдаг. Тэгснээ сүүдрийн бэлтгэл хийгээд тэр мөчийг дахиад нэг оролдоод үзье. Гиснээ сүүдрийн боксоор цагаан натад толдоод ундаг. Тэгээ ягаад цагаан натад толж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Яг тэр тухайн үедээ нэг гинт цагаан нат толгойд нь орж ирснээ рефлексээрээ манай хүн Рокийг унаачдаг шүү дээ. Тэгээд тулалцсан боловч манай хүн яалтчгүй цагаан над нухуулаад байдаг. Тэгээ бодохдоо ердөө лаз байсан бололтой. Гэхдээ нэг цогцолтоос бултлаач дараагийн цогцолтод өөдөөс ирсээр л байна. Босод энгийн боксчингуудаас ялгаатай түүний химнэл болоод цаг тааруултыг уншиж чаддаггүй. Түүнийг боксдгоо байсан гэж сонссон ч түүнтэй дивжин дээр таарах юм шиг санагдаад байх юм. За яах вэ? Ахаад нэг удаа. Гэт өргөжлүүлж бэлтгэлээ хийсээр яваад нилээн ядарсан хүн зав одоо болох уу да бурхан минь орж унтыг гиснэ. Хүлээгээр. Нэгэнтэл мэрэгжлийн боксчин болсноос хойш гэт манай Харкагийн сүлэртээ тулалтгаар болсон боловч угаасаа тулдаанд нь яаж өндөрлөх нь ойлгомжтой.
Яаж сүүтрийн боксоор тулалдсан Харка бол ганц л хусаад байгаа байхгүй юу. Тэгээд за болох уу да барах юм байна. Явж усанд орчход гэлс унтээ. Харин нөгөө талд энэ нэг Япон нэртэй энийг би нэрийг тогтоогоо байхгүй. Тэгэхээр хэдүүлээ цаашдаа энд нэр өгчээ. Бата гэл өгчээ заяа. Жохон тэ нэг бат бөөх ингээд бадрун чим шиг харагдаад байгаа болохоор. За тэгээ Бата энэ чи юу хийж байгаа вэ гэхлээр манай Харкаг төсөөлж сүүдрийн бокс хийж байдаг. Тэгэн сүүдрийн боксыг нь ажиглаад байхад ер нь л манай хүнийг одоо нуххан чаашаа ямар тач цохилтуудыг нь бол гаргаж чадаж байдаг. Тэ. Тэр цочртуулам хөнгөн жигийн Английн бүсийн төлөв тэмцээний дараа К яг бодож байсан шиг миний дараагийн өрсөлдөгчөө толгойд дуудаж байна. Өчигдрийн бүсийн төлөөнөх тэмцээний төгсгөлд миний сэтгэл нэг нийцсэнгүй. Гэхдээ өрнөлөн таалагдсан. Та бүхэн ч гэсэн ижээзүүд хүлээж байсан байх. Бидний дараагийн зорилго бол баг дунд жингийн бүс. За баг дунд жингийн бүс гэдэг чинь одоо Батагийн эзэмшиж байгаа бүс байхгүй юу? Батагийн жин. Тэгэхээр Харка болон Бата хязгаар нэгэн цаг заавал таарнаа л гэсэн үг. Тэ товчхон хэлвэл. Өргөцлөж К хэлэхдээ миний дураар болдог бол шууд л аврагын тулаанд дуутмаар байна. Гэхдээ юуны төрөнд Харкаг баг дунд жингийн аврагын суудал тохирно гэдгийг бодлого хэрэгтэй байх. Бидний дараагийн бай бол одоо байгаа шилдэг боксчин Элиот Вон Хайнберг. Эхлээд түүнийг бяцалчгаад аврагын араас явна. Такатай юута. Боёо манай Батаг дуудчихнаа л гэсэн үг. Одоо байгаа дээр нь бүсээ сайн хайрлаарай. Учир нь тийм ч удаан чинийх байхгүй л болов. Тиймээс бидний өмнөөс сайн санаа тавиарай. Гэж хэлж байгаа ярилцлагыг нь одоо Батаг үзээ сууж ялгүй яах вэ? Ямар ч чивлийн баг хурлын дараагаар зөвлөл Харкаг Элиот Вон Хайнберг хоёрын тулгааныг шууд л хүлэн зөвшөөрсөн. Зөвлөл хизээж ийм төгс бокс офисын үзүүлбэрийг зөвшөөрөхгүй байна гэж байхгүй. Удалгүй зөрөглөө солигдоход ямар тааж тэмцээний өдөр ихэлсэн байдаг. За одоо энэ яг нь харагдаж байгаа залуу бол баг дунд жингийн 1-р зэрэгтэй Элиот Вон Хайнберг. За тэгээд 1-р зэрэглэлтэй гэдэг нь болохоор одоо яг аврагын доорх зэрэглэлтэй л гэсэн үг. Тэгстэй манай хүнийг харснаа. Тэгэхээр тэр Харка байх. Хөнгөн жингийн дэлхийн аврага. Харка. Одоогийн баг дунд жингийн хүчрэхгүйдээр дүрсээр байгаа. Хамгийн хүчтэй нь лэмд үлдэх юм гэлээ. Мөн би хамгийн хүчтэй. Гэтэл тулааныг дээш өсгөх шат мэт бодно гинэ. Азтай байсан төдий бич өөрийгөө босдоос илүү гэж бодчихж. Түүн шиг залуу эцэст нь амаараа шороо өмгдөг юм. Жан Ферриг яалаа гэд битгий өнгөрөөд явцгаана. Баг тунд жингийн англиг яагаад таам гэж дуудгийг харуулъя. Чамаа хийс дуусгаад намайг доромжлынх нь хариаг өгнө. Удалгүй зураглаас солигдоход тэмцээн өндөрлсөн байх бөгөөд шалаар нэг Жайн Вон Хайнберг. За тэгээд энэ толгойг нь жоохон товчхон тайлбарлах юм бол манай хүн 1-р үе дээр огт зохиогүй, огт одоо хариу үйлдэл илгээгээгүй, зүгээр л цохилтуудаас нь булцаар бод 2-р үе эхлэхэд ганцхан цохилтоор л дуусгасан байдаг. Тэгээ яагаад заавал ингэсэн ойлгомжтой К засгажуулагч л одоо манай хүнийг ингээрээ гэж одоо зөвлөгөө өгсөн байх. Тэ. Тэгээ энэ тулааныг нь Бата үзээ сууж байна хөрхи. Бата түүнийг харснаа. Би яхад нэг удаа гүйчгээд ирээ гэж засгажуулагчтай хэлээд. Батаг явсан хойгоор нь дасгалжуулагч нотогтой. Энэ тэмцээн пүүрч илүү цочрдуулмаар байлаа. Уг нь Жан Феррери эсрэг үзэгт нь баг зэрэг найдвар үлдсэн байсан юм. Нөгөө алдар Жан Феррерийг ярагдчихгийн эвгүйгээр биш байж мэдх юм. Гэхдээ энэ тоглолт өөр байлаа. Вон Хайнберг бол Батагийн хамгийн өндөр хүлээлттэй өрсөлдөгч байсан. Мөн хуучин баг дунд жингийн англи авраг. Тэр энэ тэмцээн дээр ялах болов энэ удаа. Ялах арга зам олж харахгүй байна. Тэгээд дасгалжуулагч нь бол ялцчих ингээд буугаад өгцөн харагдаж байгаа байхгүй юу? Харин Бата болохоор би санаа зовхгүй байна. Би зүвч гисэн би хийсэрлэх болно гэд үд хүртэл гүйсэн байдаг. Тэнийх ядарсан амтан гэртээ орж ирээд унтахаар завдагтан толгоогоор нь дүүрэн Харка. Тэгээд дотроо бодохдоо ээчээ намайг чадна гэж бодож байна. Энэ удаа би баг зэрэг айч байна. Эндээс нарахад аав ичвэр нь хөрхи өөд болцсон юм шиг үлээ мань мэднийхам. Зэмэрт энэ хүрээд энүүдийн партиг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн партиг илүү хурдан авч үзэх өгөөсөөл та дугаас мэдж байгаа бах. Доорох тансруу тавьж ингэж биднийг дэмжээрэй. Тэгвэл дараагийн парт илүү хурдан орно шүү дээ. Тэг мэдээж лайк болон сабскрайб дараад коммент бичдгээрээ бичээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.